COVID-19 цар тахлын энэ үед дөрөвдүгээр давалгааны омикрон хувилбараар энэ дөрөвдүгээр давалгааны үед эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс ийм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн тасалдал үүсэх эрсдлийг хариу арга хэмжээний хүрээнд дотоодын GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлсэн стандартыг нэвтрүүлсэн эмийн үйлдвэрүүдтэй бас танилцж байна. Өнөөдөр бид Монс эмийн үйлдвэр, энхийн шүүдрэн, нахиа, яг одоо бол Iveco тарилгын шингийн үйлдвэртэй ажиллаж байна. Тэгээд гол нь бол энэ дөрөвдүгээр давалгаа цар тахлын дөрөвдүгээр энэ давалгааны үед манай улсын дотоодын хэрэгцээний тарилгын шингэн, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхээр энэ үйлдвэрүүдийн маань үйл ажиллагаа нь ямар байна гэдэгт танилцж байна. Ерөнхийдөө бол үйлдвэрүүд маань бол түүхийн эдийнхаа нөөцийг бол базааж хангасан байна. Үйлдвэрлэл бол бүх 24 цагаар ажиллаж байна. Одоогоор бол тасалдсан, доголдсон зүйл байхгүй байна. Үйлдвэрүүд маань ерөнхийдөө бол түүхийн эдүүд маань бүгд найрамдах улсаас татаж авах нөөцүүд дээр гол тулгамж байгаа асуудлуудыг бид бүхэн танилцуулж байна. Энэ тал дээр бид бүхэн бас шуурхаа шийдвэрлээд 1 сарын 17-нд бүгд найрамдах ард улсаас үүргийн онгоц бас нисгэхээр болж байна. Ингэснээр бол энэ туслын шингэнүүд, туслын системүүд, энэтэй холбоотой бас диализийн шингэн гэх мэт манай улсад шаардлагатай байдаг өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд өдөр тутмын хэрэгцээтэй байдаг тарилгын шингэн хэрэгслүүдийг бол нөөцийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Цаашдаа бол энэ газраар орж иж байгаа тээврүүд, ачаанууд ороод ирэх юм бол 3-4 сар хүртэлх нөөцүүдээ бол ихэнх үйлдвэрүүд маань бол базаач ханганаа. Энэ дээр бол ямар нэг эрсдэл үүсэхгүй гэдгийг бол бид бүхэн бас танилцуулж байна. Бид бүхэн үйлдвэрүүд дээр шаардлагатай байгаа түүхийн эдийн ачаа барааныхын судалгааг авч байна. Ингэснээр бид нар зам тээврийн яам, гадаад харилцааны яамтайгаа хамтраад консулынхаа албаараа дамжаад бүгд найрамд хятад ард улсад Жанжин бонд, Ирээн бондууд дээр байгаа ачаануудаа шуурхаа татаж авах ажиллагааг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. энэ дээр болохоор нөгөө хоёрын цаашаа үйлдвэрлэлтэй доор үйлдвэрлэлтэй дэвсгэр маань тооцоо хамаагүй юм бол. Өөрчлөлт. Сүнгийн шалтгаан гарсан. минут аялаад үргэлжлэн ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй өрөө рүү орох ч юм уу ямар нэг юмд хүрч. Мэсэг бүр тавьдаг. Машин баг. Энэ наадлах нь болохоор энэ бол тэгний хэсэг.
ийм шахах машин. Энэ хилчилтэй машин байсан юм а тухайн үед. Одоо машин маань бүрэн автомат найрсан гэдэг хүмүүс маань орж ирэхдээ автомат инжектор хийжээтэй өдөрт автоматчтай орж шалгадаг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ урсгалыг ямар урсгалтай байгаа мó эсвэл хийсэн юм уу? Энэ өөрөө өөр одоо ингээ энэс цаашаа бүтэхгүй аюул хөвчтэй гэж үздэг болохоор цаанаа хоёр дахь савгааны Сартай. За ийшээ болохоор ус тоглын автоклавын өрөө, за энэ мөн ариун тоглын автоклавын өрөө байгаа. Энэ хоёр автоклав маань болохоор яг одоо бүрэн Культурын бас нарийн техникагаар техникний дээж байгаа. Урлаан уултаа болсон юм. Ингээ урлаан өсөрсөн байгаа юм. Тэр шууд хаягийн наацсан Төлөв хэд өчөөд бас юм болж байгаа. хаалтаа хоёр цаг нэр болохоор очихоор энэ чинь ингээ хоёр давхар одоо наадах болох чинь шууд гаднаас орох юм байж байгаа одоо нэг тэрийг ороо. Яг одоо нэг засаг бодлоо чиглэл шийдэж байна. Тийм учраас. Тэгээд нэг хэдий болж одоо энэ хэрэг юм бэ те.
Одоо ингээд лазераар хийгээд нааштай. гараад ирсэн шүү дээ. Намгийн өндөр хөвгөлтэй глюкоз натрий төрөж байна. Гэтэл натрий төрөж Байгааны үз чинь бас нэг байгаа юм. тэгээд юмшоос дэврээ яваад гэж нэг юм байна. Тэр бүхэн бүгд авахтаа. Дээрээс нь ийм хоосны юм амбал гэж байна. Хоосны амбалаар юм. Одоо дээр угаагаад бас ультра соникоор ингэж угаагаад тэр нөгөө яг хэрэглэхэд энэ дотор хатааж байгаа. Тэгэхээр нөгөө дотор нь байдаг бактерийн одоо устгаа бүх юмнууд нь байхгүй болно гэсэн. Одоо нөгөө цэвэр орчин ногдуулах юм бол заавал юм. Энэ чинь нөгөө яг жишээлбэл нүүрсчлийг хийгээд хийж нөгөө синхрон дээр дараа л ингэх зүгээр харах хэрэгтэй байна. Манайх төсөөл Дээр үед чинь яг амбаа яг байсан. Орсон сайдаар зузаан бид нар юу Энэ нь нааш нэг юм уу? Аха. Харахгүй те. Харагдал гардаг юм байна те. Пост түлхээд юм байна те. Энгийн масктай явах юм уу?